Сайн уу манайхаа. Өнөөдөр бүгдээрээ Ben Affleck-ийн тоглосон 2012 онд нээлттэйсэн Argo гэдэг киноны төвчлийг сонсноо. Гарсан даруйдаал нэлээд шуугилсан кино болохоор та тийм маань дийлийнх нь өмнө үзчихсэн ч байж магадгүй. Ямар ч тач Иранд хувьсгал гарснаар Америкчуудыг үзэн ядах үзэл газар авч уурсан ард иргэд Америкийн элчингийн байрлал руу нэвтэрч элчингийн ажилтнуудыг барьцаалж эхлэх үеэр зарим ажилтнууд нь тэндээс эвтэйх оргож чадахгүй. Америкийн тагнуулын тусгай ажилтан Иранд ирснээр энэ хүмүүсийг аюулгүй Америк руу буцаах ажиллагааны талаар гарах болохоор таад маань бичлэгээ дуустал үзээрэй. Одоо харин кино руугаа орцгоё. 1979 онд Иранд асар том хувьсгал гарч барууны үзэл баримталтай 20-од жил Ираныг удирдсан шахыг түлхэн унгааж, орондоо нь илүү исламын хатуу үзэл баримталтай барууныхныг тэр дундаа Америкийг үздэггүй Аятолла гэдэг удирдагч гарч ирснээр харьцангуй тайван байсан Иранд өмнө самуун дэгдэж тэр чигтээ энэ хүний гарт орж ганц л хүн Ираныг удирддаг боллоо. Харин төрийн эрхээ алдсан шах хорт тавдартай болсон бөгөөд Иранаас зүхтэн Америкаас орогнол хүсч тэндээ эмнэлгийн ялтанд орсон. Үнийг сонссон Ираны ард иргэд уурлан бухимдаж Ираны нийслэл Техранд байрлах Америк элчингийн урд бөөнбөөнөөрөө очиж эсэргүүцлээ илэрхийлж эхэлдэг. Энэ тэмцэгчдийн тавьж буй ганц шаардлага нь гэвэл хуучин шахыг Иранд авчрах. Авчраад олонний нүдэн дээр дүүжил жалах юм гинэ. Хэдий гадаа нь олон нийт бослог гаргаж байгаа ч Америкийн элчингийн ажилтнууд харьцангуй тайван байх бөгөөд шалтгаан нь гэвэл угаасаа элчингийн газар бол тухайн улсын газар нутаг штэ тэ. Тийм болохоор элчингийн газар руу зөвшөөрөлгүй нэвтрвэл олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг болох учраас хүмүүсийг тийм үйлдэл гаргахгүй гэж бодон өөрсдийн урдах ажиллаа хийж байлаа. Америкийн элчин дотор виз авах гэсэн Ираны иргэд ч гадаа болж байгаа үйл явдлаас санаа нь их л зовж бололтой. Угаасаа ч тэгээ аргагүй дээ хэрвээ тэр хүмүүс дотогшоо ороод ирвэл виз авах гэж байсан энэ хүмүүсийн амнаас ч эрсдэлд орохоор байгаа. Америкийн цэргийн нисдэг зэрэг элчингийн ойр хавийг тандан нөхцөл байдлыг хянж байсан ч удалгүй босогчдын нэг нь уур бухимдлаа барьж дийлсэнгүй. Элчингийн хашааг даваал ороод ирлээ. Энэ үед элчингийн ажилтнууд хариу арга хэмжээ авахтаа бэлдэж эхлэх бөгөөд уурлаж бухимдсан тэмцэгчид бүр төмөр таслагж авчирч байгаад элчингийн цоожийг эвдэн бөөнөрөө элчингийн хашаа руу нэвтрээд ороод ирнэ. Энэ үед элчингийн дипломат ажилтнууд бүгд л сандарч эхлэх бөгөөд улсынхаа чухал нууцад хамаарах бичиг баримтуудыг устгаж эхэлж байна. Америк элчингийн аюулгүй байдлыг хариуцдаг цэргүүд төлөвлөгөө гарган ярилцж байх үед хүмүүс элчингийн хашаанд камеруудыг эвдэн сүйтгэж элчингийн байрлал руу нэвтрэх арга замуудыг хайсаар цонхыг хаглаад нэвтрэх гэж үзэж байна. Дипломат ажилтнууд яахыг талаар хоорондоо ярилцах бөгөөд Ираны цагдаа нар ирж аюулгүй байдлыг нь хангах хэсгээр их л эргэлзэнгүй байх үеэр хамгаалтын ахлах ажилтан гадагшаа гарч хил амаараа уучраа олцгоё гэд гар бууга дотор үлдээгээд гардаг. Тэгсэн юу хил амаа олцох учир зүггүй орилж хашгирсан хүмүүс мань Америк залууг барьж авангуутаал нүдийг богоод толгойд нь буу тулган сүрдүүлээд элчингийн хаалгыг тайлбарллаа. Дипломатууд хамаг чадхаараа л нууц бичиг баримтуудаа устгаж байсан ч ууртаа босогчд элчингийн байрлал орж ирэнгүүтэл дипломат ажилтнуудыг эхнээс нь барьцаалж эхэлж байгаа харагдана. Хаа очиж элчингийн 6 ажилтан овсгоотой арын алгаар гараад гудамж руу гарч амждаг. Мань 6 угаасаа гудамжинд нөгөө босогчдод харуул бараг амьдараа зодуулж халуулахар байсан болохоор хамгийн ойрхон байх Канадын элчин сайдын яам дээр очин өөрсдийг нь орогнуулахыг гуйна. Энэ үед Америкийн нийслэл Вашингтонд Иранд болоод байгаа нөхцөл байдлын талаар бас 6 дипломат ажилтан Канадын элчинд төр орогнож байгаа тухайн мэдээг авч нухацтай ярилцж байна. Шахыг нь иранчуудад буцааж өгөөд иргэдээ авбал яасан бэ? Гэхэд гадаад хэргийн сайд урлан тэр хүнийг буцааж өгье гэсэн ч хавдрын имчилгээнд ороод өнөө маргаашг болцсон байгаа. Бүгдээрээ өөр арга бодох хэрэгтэй. Эхний ээлжинд Канадын элчинд байгаа 6 ажилтнаа аюулгүй авчрах нь чухал гэдгийг хэлээд CIA буюу тагнуулын байгууллагатай холбогдож тэдгээр ажилтнуудыг авчир гэсэн тушаал өглөө. Ираны иргэд Америкийн элчингийн байрлал руу нэвтэрч дипломат ажилтнуудыг зодож нүдэн барьцаасан тухайн мэдээ дэлхийн хаасаагүй гарч Америкийн ард иргэд дипломат ажилтнуудаа эсэм энд гэртээ ирэхийг залбирч эхэлнэ. Энэ үед киноны маань гол дүр болох Тони руу дуудлага ирлээ. Тони Америкийн тагнуулын олон жилийн туршлагатай шилдэг ажилтан болохоор манай хүнийг яаралтай ажил дээр ирэхийг үүрэгдлээ. Яваад ортол хаасаагүй л хүмүүс сандруу өмж байх ба. Босс нь Иранд болоод байгаа нөхцөл байдлын тухай товчхон тайлбарлаж өгөөд Иран дахь Америкийн элчинд байгаа бичиг баримтууд дунд нөгөө 6 ажилтны мэдээлэл байгаа юм байна. Уул нь бичиг баримт устгагч машинаараа устгасан ч нөгөө босгогчид ч тэр бичиг баримтуудыг бүр хэсэг хэсгээр нь нагаад удахгүй тэр 6 ажилтны талаар мэдэх нь цаг хугацааны л асуудал гэдгийг хэлнэ. Мөн тэднийг Канадын элчинд оргинж байгааг нь мэдвэл Канадын элчингийнхэн хүртэл асуудалд орох эрсдэлтэй байгаа учраас яарвчлан хөдлөх хэрэгтэй байгааг сануулдаг. Ингээд тагнуул, мөрдөг товчоо, гадаад хэргийн яамны төлөөллүүд уулзан 6 ажилтныг хэрхэн Иранаас оргуулах төлөвлөгөөг ярилцаж эхэллээ.
Бүх төв замуудыг хаасан болохоор дугуугаар хэл гаргая. Энтергээд хүн бүрл өөр өөрсдийн саналаа хэлэхэд тооны дахинж таалагдсангүй. Хүмүүс бүгд л тооныг шүүмжлэн чи өөрөө ямар ч санал гаргахгүй байж битгий мэдэмхийрэд бай гэж зэмлэгч тооны өмнө Америкчуудыг оргуулж байсан асар их ажиллагаанд орсон туршлагатайг дарга нь хэлэхэд хүмүүс ч таг дугуй болно. Энэ үед Америк Иран хоёр хоёулаа бие биедээ албан ёсны шаардлага тавих ба Америкуудын хувьд дипломат ажилтнуудыг нь суллахыг шаардах бол Иранчууд өмнөх удирдагчаа Америкаас буцаан авах шаардлага тавьсаар байлаа. Энэ үед тооныгоос гинтхэн нэг санаа төрөх ба Канадын кино багийнхан зураг авалт хийх гэж байна гэдэг нэрийдлээр Иран руу нэвтрээд нөгөөдийг Канад паспорттой хилээр гаргая гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс эхэндээ бүгд л шүүмжилж байсан ч тооныгийн гаргасан санаа л бараг хамгийн бодит байх боломжтой хувилбар байсан тул зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Ираны цэргийнхэн элчингийн 6 ажилтан барьцаалагдсан хүмүүс донд байхгүй байгааг мэдээд тэр хэдийн зураг хувийн мэдүүлгийг эвлүүлээд сууж байна. Тооны тэр дөрөө Лос Анжелес руу нисж Холливуудын нэлээд гайгүй алдартай найруулагчтай уулзах ба манай найруулагч хэлж байна. Холливуудад бүртгэлтэй кино студи байгуулах хэрэгтэй. Бас Ираны хэлээр ороход зохиолыг чинь асуугаад эхэлнэ. Тийм болохоор тэр хэдийг үнэмшүүлчихээр зохиол бариад яв. Гээд тэр хоёр Арабд зураг авалт хийжсэн туршлагатай кино зохиолчтой уулзсан нөхцөл байдлыг тайлбарлахад мань зохиолч энэ бүхнийг сонсоод амжилттай болох магадлал их багтаа ч гэсэн нутаг нэгтнүүдээ аврах ажиллагааг дэмжин кино зохиол бичиж өгөхөр болдог. Энэ үед Канадын элчингийн байранд ажилладаг Иран ажилтан элчин сайдын эхнэрээс энэ хүмүүс яг Канадууд муу юм уу? Яагаад байшингаас ердөөсөө гарахгүй байгаа? Америкуудын биш үстэй гэд хэрэг дурлаад эхэлдэв. Тооны ч нөгөө хоёртойгоо киноны зохиолуудаа эмхэл зэгцлээ байж ах үеэр дарган залгаад 72 цаг л байгаа шүү. Энэ хооронд Иран руу явахгүй бол засгийн газар өөр төлөвлөгөө гаргана гэд байна. Бас Ираны нисэх буудлууд дээр хяналтаа чангалсан байгаа юм байна. Орж гарч байгаа хүмүүсийн ажил төрөл бүх зүйлийг нь заавал баталгаажуулж байгаа юм байна шүү. Гэж анхааруулах ба тооны нөгөө хоёр найруулагчтайгаа нийлээд Argo гэдэг кино их гэж байгаа тухайга зарлан хэвлэлийн урал хүртэл хийгээд амжнаа. Ингэж байж Ираны цэргүүд үнэхээр кино их гэж ирсэн байна гэдэг баталгаатай болох юм байна л да. За ингээд Тони Вашингтон руу буцан ирээд гадаад хэргийн яамныханд өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулахад нөгөөд нь бүхэл бүтэн 6 хүний амнаас эргэж яхад яаж юм хачин юмар авчих гээд байгаа. Тэнэкүн урах гээв гэд их л дургуутсаж байсан ч Тонигийн аврах ажиллагааны туршлагыг нь харгалзан үзээд ажиллагааг эхлүүлэх үүрэг өглөө. Ажиллагааны маань нууц нэр нь Argo. Дарга нь Тониг нисэх буудлын руу хүргэж өгөх ба хэрвээ төлөвлөгөө бүтлгүүтэж чи баригдвал бид нар чамайг суллуулж чадахгүй ч байж магадгүй шүү гэж хэлэхэд Тони эрсдэлтэйг нь мэдж байгаагаа хэлээд нисэх буудлын руу орлоо. Тони явахаас өмнө хүүдээ хандаж төрс өдрийг нь хамт тэмдэглэж чадаагүйг минь уучлаарай гэж загтал бичснээс харахад манай хүн эргэж хизээч ирэхгүй ч байж магад. Энэ үед Канадын элчин дээр байгаа 6 ажилтан маань өдөр болгон л зурагтаар нөхцөл байдлын талаарх мэдээг үзэн улс нь өөрсдийг нь аврах байхаа гэж надхаас өөр юу ч хийж чадхааргүй байлаа. Ядж яхад тэр хавьд хаасаагүй л цэргүүд өөрсдийг нь хайж байгааг харахаас ч амар. Вашингтоноос Иран руу нисэх замдаа Туркийн нийслэл Истанбул хотод Английн тагнуулын ажилтнтай уулзах ба энэхүү өмнө нь Иранд тусгай ажиллагаанд оролцож явсан болохоор Ираны хил гаалын тухай чухал мэдээллүүдийг өгнө. Ингээд манай хүн Истанбул дахь Ираны элчин дээр виза мэдүүлдэг. Манай хүн Канадын паспорттой явж байгаа бөгөөд тэнд очиж зураг авалт хийнэ гэд виза амжилттай аван Ираны нийслэл Техранд ирлээ. Нисэх буудлын хилийн шалганаар ч асуудалгүй нэвтрээд эхлэв. Тэр дөрөв таксинд сун Ираны соёлын яам руу явах ба тэндээс кино зураг авалт хийх зөвшөөрөл авах юм байна л да. Иран зөвхөн нэг хүний мэдээлд орсноос болоод хаасаагүй л энгийн иргэд бослого тэмцэл гаргаж эмэгтэйчүүдийг илт орд үзэн гудамжинд зодож занчхаас ахуулаад бүр гудамжны шонд хүн дүүжлээд хайсан байхыг хүртэл харнаа. Ингээд Ираны соёлын яамны дарагтай уулзаж өөрөөс нь гадна Канадын элчингийн 6 ажилтан зураг авалтанд оролцсноо гэдгийг хэлж зураг авалт хийх байршлуудаа хүртэл хэлэх ба юутай ч хянж үзээд дараа нь зөвшөөрөл өгнө л гэж авч байна. Эндээс гараад Канадын элчин сайттай уулзахад өнөөгчийн Америк 6 дипломат ажилтан зориулаад Канадын паспортууд бэлтгэсэн байлаа. Ираны цэргүүд 6 ажилтны мэдээллийг өнөө маргаашгүй илрүүлэх гэж байгааг дуулгаад тэр хэдийг хамгийн урднаараа Иранаас гаргаарай гэж зөвлөнө. Тэгтээ аргагүй л дээ хэрвээ баригдвал энэ элчин сайт хүртэл гэр бүлээрээ Ираны шоронд орж таарах бах. Манай хоёр явсаар Канадын элчингийн байран дээр 6 дипломат ажилтнтай уулзнаа. Нөгөөд ч өөрсдийг нь аврахаар хүн ирсэнд их л баярлж найдвар тавьж байсан ч Тони төлөвлөгөөгөө танилцуулахад нөгөөд ч урам нь хугараад бид нар чадахгүй угаасаа баригдах юм байна гэд хамаг итгэл нь нураал явчлаа. Ядж яхад Канадын засгийн газраас холбогдоод Канадын элчингийн газраа хааж хурдан Канад руу буцаж ир гэсэн тушаал ирсэн болохоор өнөө маргаашгүй энэхэд явахгүй л болохгүй байлаа. Ингээд угаасаа өөр ямар ч аргагүй болсон нөхдүүд Тонид найдахаар шийдэн өөрсдийнхөө шинэ нэр устдаа танилцсан зохиолоо сайн өөрийн болгоод баа байгүү цээжлээрэ гэж сануулна.
Тооны өрөөдөө зочид буудалд байрлах ба нөгөө хэдийн пассвортон дээр Канадын засгийн газрын тамга хэрэгтэй болохоор хуурамчаар үлдэж байгаа л харагдана. Гэтэл өрөөнийхэн доогуур нэг зурвас ирэх ба хартал соёлын яамнаас зөвшөөрөл өгсөн байх өгөөд кино багийнхантай заавал уулзалт гинэ гэж авдیں۔ Тооны ч даргалуугаа ирээд нөхцөл байдлын талаар хэлэхэд битгий оч наадах чи айгүй бол зан бах гэж мянга хэлсэн ч тэр хэдэд өөр арга байсангүй. Маргааш Канадын элчин дээр очин соёлын яамныхантай уулзалт хийх шаардлагатай болсныг дуулгахад нөгөөд чинь бүр салгалаад явчихна. Тэгтээ угаасаа энэ хэдэд сонголт байхгүй. Тооныгийн хэлснийг хийгээд яаж игээд соёлын яамныхныг үнэмшүүлэх шаардлагатай байлаа. Тэгсэн соёлын яамыг төлөөлөөд ганцхан урьж хаавчиж давгүй байштай залуу байх ба манай эдийн зураг авалтаа их зах дээр бөөнөрөө очиод тэр хавьтай танилцсан зургууд авч итэл Ираны тагнуулын ажилтан манай эдийн зургийг нууцаар авч байгаа л харагдана. Энэ үед нэг худалдагч Муса барууныхан битгий зураг аваад бай гэж уурлаад сүүл рүүгээ тэнд байсан хүмүүс бүгд манай хэд рүү дайрч давшилцгаагаад байсан тул тэндээс өтөр түргэн олдлоо. Энэ үед Ираны цэргүүд Канадын элчингийн байран дээрээд тэнд ажилдаг Иран бүсгүйгээс танай байранд гадны хүмүүс байгаад байна гэсэн сураг байна. Юу хүмүүсийн хэр удаж байгаа гэж асуухад хаа очиж энэ бүсгүй тэр эдигээ матцсангүй. Мэдх юм алгуу Канадууд л гэсэн штэ. Ирээд 2 л хонжин гэж хэлээд явуулдаг. Ашгүй сэжиг авсангүй бололтой. Тэрхэд өдөржингөө юм болж ямартай ч соёлын яамныханд баригдсангүй байрандаа буцан ирлээ. Тэгтэл Канадын элчин сайд чи хүмүүсээ аваад маргааштай явахгүй бол бид нар нөгөөдөр гэхэд байраа хаагаад Иранаас явах хэрэгтэй байна. Гэд байсан болохоор манай хүн ч зөвшөөрнө. Ингээд Тооны нөгөөддөө кино зураг авалт өөрсдийнх нь нэр ажлын туршлага гэд бүх мэдээллүүдийг нь дахин сануулж хэлэх ба маргааш хилээр гарах үед асуух асуултуудад бэлдсээр сууна. Гэтэл маргааш нь Тооныгийн даргаас дуудлага ирэх ба засгийн газар энэ хэдийн төлөвлөгөөг зогсоож оронд нь цэргийн ажиллагаа явуулахар болсон гэдэг аимшигтай мэдээ дуулгадаг. Тэгээд бүр болоогүй. Энэ хэдийг Иранаас авчрах онгоцны пледэ хүртэл цуцалсан өөр яах чарга байсангүй гэж дарга нь учруулхад Тооны бүр багтрах шахаж энэ хүмүүсийг би маргааш гэхэд Иранаас гаргана. Та нар чинь яаж байгаа юм бэ гэж уурлагч тушаал бол тушаал. Өөр арга алга гэж авд юм да. Манай унч даргийнхаа ясныг бодон засгийн газартаа урам хугараа сууж итэл нөгөө хэд ч нэг нь орж ирээд бид хэд нилээ бэлтчихлээ. Бүгдээрээ дахиад нэг сургуульд хий гээл орж ирж байна. Нөгөө ажилтнууд чинь ганц хундаг виски уугаад бүр халцсан. Маргааш нутаг уцна гэд баярлсан байгааг хараад ажиллагаа цуцлагдсан тухай хэл зүрхэлсэнгүү. Гэтэл Канадын элчин түүнд хандан танаа засгийн газар ажиллагааг цуцлсан гэж Канадаас над руу холбогдлоо. Бас нөгөө 6 пассвортаа буцааж аваад шатаа гэд байна гэж хэлээд чи тэдний төлөө чадах бүхнээ хийсэн. Чамд амжилт хүсье гэд явуулнаа. Тооны ч буудалтаа очоод сэтгэлээр унан виски шилээр нуусан шигээл сэтгэлээ тайтгаруулах гэж оролцсон ч дипломатуудыг үлдээгээд нутаг уцвал тэд нар гарцаагүй Ирануудад баригдаж алуулна гэдгийг мэдж байгаа болохоор сэтгэл нь өвдөөд их л хэцүүхэн байна. Энэ үед Холливуудын 2 найруулагч руу чигсэн засгийн газраас ярьж ажиллагаа цуцлагдсныг хэлэн студи аахыг шаардлаа. Канадын элчин дээр байгаа 6 маань ажиллагаа цуцлагдсан мэдээгүй болохоор өглөө нь нисэх буудал руу явхаар юмнуудаа бэлтгэж байх зуур Тооны даргалууга залгаж засгийн газрын тушаал надад хамаагүй. Би энэ хүмүүсийг эндээс авч амьд минь гэртэн заавал хариулна. Харин та надад ганцхан тос өргөчих. Бидний пледийг яаж игээд зохицуулж өг гэд уцаа тасланаа. За ингээд Тооныгийн дарга гарцаагүй байдалд орж тагнуулын хамгийн том даргалуугаа ороод Иранаас ирэх плед зохицуулж өгөхийг гуйхч дарга нь халгаахгүй. Үүрээр Тооны элчингийн байран дээр нөгөө хэдий ч авч явах Канадын элчин сайд ч ихнэрээ дагуулan нисэх буудлын зүг явахаар хамаг юма бэлдсэн байлаа. Тооныгийн дарга тагнуулын төв газрын оффистоо хөлөө өргөтөл гүйж таньдаг мэддэг хүмүүсээс онгоцны плед зохицуулж гал их л үзэж тарж гинөө. Тооны нисэх буудлын руу явахын өмнө нөгөө хэдтэй нисэх буудлын дээр маш анхааралтай байхыг сануулж ямар нэгэн сэжигтэй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулах өгөөд хэн нэг нь л сэжигтэй үйлдэл гаргавал бүгдээрээ баригдаж цааслуулах аюултайг дахин нэг сануулдаг. Манайд нисэх буудлын дээр ирээд бүртгэлээ хэлэх гэтэл та тийм нэр дээр ямар ч тестний захиалга алга гэж авд юм да. Энэ үед яг цагаа болж Тооныгийн дарга энэ хэдэд онгоцны тийз бичүүлж амжсан бөгөөд удалгүй захиалга нь орж ирснээр манай хэд плед авч чадлаа. За одоо хилийн шалга наралд авчихвал онгоцондоо суулаа. Хилийн шалган дээр эртэл энэ 6 оны чинь орж ирсэн хилийн бичиг нь алга гэд асуудал мандат эхэлдэг. Энэ үед Ираны цэргүүд манай 6 ажилтны зургийг оролцсоор байгаад эвлүүл дуусжээ. Ингээд зах дээр авсан зурагтай нь харьцуулаад манай эдийг Канадын иргэд биш элчингээс зугтсан 6 Америк ажилтан байна гэдгийг мэдчихлээ. Хилийн ажилтнуудад соёлын яамнаас авсан зөвшөөрлөө үзүүлтэл овоо хилээр гарах тамгаа дараад ашгүй манайд хилд авчлаа. Уул нь ингээд шууд л онгоцсондоо суух байсан ч Тооныгийн тооцоолоогүй зүйл болдог. Онгоцон суух хаалган дээр цэргүүд байх өгөөд манай эдийн пассвортыг үзснээр байцаалт авна гэсээр байгаад нэг жижигхэн өрөөнд оруулснаа. Учир зүггүй шалгаагаад эхэлнэ.
Хаа очиж Иранаар ярьдаг нэг залуу маань киноныхоо зураг зохиол зэргийг үзүүлээд ямар зураг авалт хийсэн бас ямар хуу кино их гэж ирсэн тухайга нүдэнд нь харагдтал бурж өгнө. Угаасаа үнэмшихээс аргагүй өнгөтөр харж байгаа юм шиг ярьсан болохоор таадын студи руу залгаж үнэхээр кино багийнхан гэдгийг чинь баталгаажуулчаад онгоцонд суулгана гэж авч байна. Тони ч Лос Анжелест байгаа студийнхээ дугаарыг өгөхөд авахгүй дуудсаар л байлаа. Ядж хахад онгоцонд суулгахаа сүүлийн зарлан явж эхлэх үед ашгүй найруулагч маань утсаа авч баталгаажуулж өгдөг. Энэ үед Ираны цэргүүд манай эдийг барихаар Канадын элчингийн байранд очсон ч тэд хэтэрхий хоцоржээ. Манайд плед шалгуулад онгоцонд суухаар хоолоогоор нэвтэржээ. Элчингийн байранд хүн байхгүй байсан болохоор нисэх буудлын дээр байгаа цэргүүд рүүгээ залган Канадын паспорттой Америкт байгаа онгоцонд суулгаж болохгүй шүү гэж хэлэхэд манай хэд айл хэдийн онгоцондоо ороод суудлаа эзэлсэн байлаа. Онгоц яг хөөрж байх үеэр цэргүүд араас нь машинтай хөөсөн ч зогсоож чадсангүй. Цэргүүд бүр аргаа ядаад нисгийн цамхаг дээр очин онгоцыг буцааж буулгах тушаал өгсөн ч хэдий оройдсон байлаа. Манай хэд Ираны агаарын бүсээс гарлаа гэсэн зарланг сонсоод нүдэнд нь нулимс цэлэгнэж бөөн баяр болцоодог. Тони юу ч дууралгүй нүдэндээ нулимстай сууж байгаа ч сэтгэл нь бүр онгоогоо л явчлаа. Ажиллагаа амжилттай болсныг сонссон тагнуулын ажилтнууд ч бөөн баяр болох бөгөөд Тонигийн дарга хамгаас их баярлж илаа. 6 ажилтнаа Америкчууд үндэсний баатрийн хэмжээнд хүлээн авсан бөгөөд энэ хэдийг аврахад амь насаач үл хайхран туслалцаа үзүүлсэн Канадын элчин сайдад Америкчууд баярлснаа илэрхийлж хүндэтгэлийн одон хүртэл өгдөг. Энэ үед Ираны удирдлагууд Канадын ард иргэдийг занлахилж байсан ч юу ч хийж чадахгүй худлаа том амнууд л байлаа. Бүтэлгүйдэх магадлал өндөр байсан ч ажиллагааг амжилттай явуулж чадсан Тони тагнуулч хүн учраас олон нийт энэ талаар төдийлөн мэдээгүй ч тагнуулын байгууллагын дарга түүнийг хамгийн өндөр цол тэмдгээр шагнасан байдаг. За тэгээд энэ кино маань жинхнээс болсон үйл явдал дээр үндэслэн хийгдсэн. Хэдий 6 дипломат ажилтныг аварч чадсан ч элчингийн 52 ажилтныг Иранчууд барьцаалан яргалж тамлан хорж байсан байдаг. Ингээд 1981 оны 1 сард Америкийн ерөнхийлөгчөөр Рональд Рейган сонгогдсныхоо дараахан Ираны эсрэг асар хүчтэй дарамт шахалт явуулж эхэлсний хүчинд Америк Иран хоёр алгер улсын зуучлалаар хил амаа олдсон ба Америкийн талаас Ираны 8 тэрбум долларын хөрөнгийг нь буцаан өгч байж 52 ажилтнаа Америкаас эсэмэнд буцаан авчирсан байлээ. Эдгээр ажилтнууд анх баригдсан цагаас хойш нийт 444 өдрийг шоронгийн цаана өнгөрөөсөн бөгөөд байнгын зодуур нүдүр хүн дарамтанд байсан гэдэг. Тухайн үед дипломат ажилтнуудыг аварсан Канадуудад талархал илэрхийлж Америкчууд байшингийнхаа гадаа Thank you Canada гэсэн бичиг бичээд Канадын тугийг хаа сайгүй үлгэж байсан гэдэг.